Дорноговь аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар гэмтэргийн шинжтэй 819 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 60% өсжээ. Хатан булаг, далан жаргалан их хэд зэрэг сумдад гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл хамгийн их бүртгэгджээ. Дорноговь аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 760 гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл 313 мөрдөн байцаалт хэрэгт хяналт тавьж ажилласан. За мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийнхээ 182-т нь бол ялах томилт үлдсэн нь мөрдөн байцаалт явуулсан хэргийн 74%-ийг эзэлж байгаа. Аймгийн хэмжээнд нийт 555 гэмтэрэг бүртгэгдсэн урд оныхоос 67.8%-аар өссөн үзүүлэлттэй. Эдгээр гарсан хэргийн дийлэнх хувийг нь өмчлөх эрхийн эсрэг гэмтэрэг. Тэр дундаа захим орчинд бусдын төрөнгийг заллим эхлэх гэмтэрэг эзэлж байна. Хүний эрүүл мэнд халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын журамширдсан хэрэг мөн өсөлттэй. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэрэг мөн өсөлттэй байгааг нь анхаарал татгууц байна. Орон нутгийн онцлогоос хамаарч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэрэг гарч байгаагийн дийлэнх хувийг нь ашигт малтмал хууль бусаар олборлох, хаах, ашиглах гэмтэргүүд гарч байгаа. Дорноговь аймгийн прокурорын газраас хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг дахь хуулийн байгууллагуудтай хамтран ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах ажлуудыг тогтмол хийж байна. За Дорноговь аймгийн хэмжээнд хүрээлэн байгаа арчны эсрэг гэмтэргүүд сүүлийн жилүүд ихээр бүртгэж байгаа. За тэр тусмаа 2022 оны байдлаар эхний 10 сарын байдлаар нийт хэрэг бүртгэлтийн 12 хэрэг бүртгэсэн шалгарч байна. За үүнээс эзэн холбогчийн олж тогтоос 5 хэргийг илрүүлэн гэмрүүгийн асуудлыг шүүхээр хэвлэн шийдвэрлүүлсэн байгаа. Өнөөдөр энэ Дорноговь аймгийн Ариг сумдын байх энэ уул уурхай ашиглаад орхигдсон энэ газраас их хэмжээний экологи эдийн засагт хохид учруулсан юм байдалтай байна. За энэ газарт бид өнөөдөр бол прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага хамтарсан үзлэг шалгалтыг хийж байна.